ерөнхий ивент төвөгч Sand the Bar. За сайн байна уу? Өнөөдрийн дугаараараа оригинальгаа сайхан бүсгүйгээр урьж авчирсан байгаа. За баярлалаа. Social marketing чиглэлээр үл одоо бизнес эрхэлдэг. Тэгээд мөн давхар гоё бизнестэй тэгээд танилцуулаад өөрийгөө танилцуулаад өнөөдрийн дугаараа эхлэв. За баярлалаа. Намайг урьж авчирцуулжаад. За намайг Оргилмаа гэдэг. За сошиал медиа маркетинг хувийн брендинг чиглэлээр үйл ажиллагаа явуулаад ер нь 4 жил болж байгаа. За тэгээд одоо шинээр бас Япон болон Солонгос руу эмнэлэг зочин үйлчилгээ үзүүлж байгаа. За Япон руу бас wellness retreat аяллалын бизнес эхлүүлээд явж байгаа юм ихтэй байна. Сая харин бид хэд нөгөө юу авсаг хэлхээсээ өмнө яг энэ нөгөө wellness талаас нөгөө detox хөтөлбөр Япон руу ингэж аваач чи нөгөө эмчилгээ хийлгэж байгаа гэдэг хэлсэн шүү дээ. Тэгтээ ингэж өөрийн чинь харсан чи бүр амар хөөрхөн үзэсгэлэнтэйгээс гадна маш их эмгтээлэг байна дээ. Би бүр хажууд ингэж цамгаас. Тэгэхээр таны хувийн чинь яг одоо хувь талаас нь асуухад эмгтээ одоо байх үйл явдалтай гоо зөө талаасаа ер нь хэрхэн анхаардаг вэ? Баярлалаа. Ер нь бол яг бүр амар анхаардаг хүмүүсийн хажууд бас бага юм шиг бэлээ. Ер нь хүмүүстэй харьцуулсан чинь. Гэтэ бүр нэг анхаарахгүй бол бас гайгүй. Ер нь бол анхаарал тавина. Ялангуяа одоо нөгөө сошиал дээр бас ажил хүмүүс хийдэг хүний хувьд тэ анхаарахгүй бол болохгүй. Тэгэхээр арьс арчилгаа. За ялангуяа дотроосоо бас нэг эрүүл байх тал дээр бас сүүлийн үед илүү анхаардаг болсон юм аа. Тийм. Монголд яг үндэ нөгөө солонгосын нэг гоо зүйлчүүл ирээд ингэсэн гинэ. Танай монгол эмэгтэйчүүд ямар лаг юм бэ? Энэ айхтар агаарын бохирдолтой газар энэ хөөрхөн царайг авч үлдэнэ гэдэг чинь авьяасаа гэсэн. Авьяас. Тэр шиг дотроосоо бид нар тэгтээ айгүй анхаарах хэрэгтэй юм шиг байна тий. Тийм. Яг тэр нэг детокс хөтөлбөр байдаг. Ялангуяа энэ хаврын уйлрал. Өөр хобби. Саяны гоё нэрээ юу ялтай хэлээ. Саяны ярьжсэн өргөжлүүлээд тэр чиглэлээ ихлэ ярьж болно шүү дээ тий. Хэдүүлээ нөгөө Японы аяллаа гэсэн өөрийнхөө туршлага дээрээ чи сайн үнслээ гоё ярьжсэн шүү дээ. Өөрт мэдрэгдэжсэн эрүүл мэндийн одоо жоох юм асуудлаас одоо үүсээд тий, ер нь бол яг би чинь өмнө нэг яг одоо дижитал маркетинг, сошиал ажиллахаас өмнө сүлжээний маркетингийн компанид ажиллаж байсан байхгүй юу. Тэгээ тэр чиглэлээр одоо яг хүүхдүүдээ харангаа гэртээ ажиллаж эхэлжсэн үе байхгүй юу. Тэгэхээр тэр үед ер нь ингээл дандаа онлайнаар хөвчлээ ажилдаг хүмүүстэй айгүй уулзал сургалтууд бас хийдэг. За тэгээ тэр ажилмаа болоод үргэлжлүүлээ би яг сошиал медиагийн чиглэл рүү орсон. Тэгээд сошиалаар маш их ажилдаг болохоор нэг хүний тарих ингээ амардгүй байна л да. Ер нь тэрийг ерөөсөө мдээгүй. Ер нь л өөрөө айгүй хөнгөн ажил хийж ин да. Нэг амар биеийн хүч шаардаад ахгүй ажил гэж боддог байсан чинь нөгөө тарих их ажиллаж байгаа үед ялангуяа айгуусаа амрааж ах хэрэгтэй байна гэдгийг саяхан л ойлголоо. Тэгээд айгүй юм даавраас ингээд дээш доошоо хэлбэлцсэн байсан бэлээ. Тэгэхгүй ингээл нөгөө ятраад байгаа юм байна. Хавар алж байгаа юм чинь ингээд би явуулсан байхгүй. Тэгсэн чинь даавар хэлбэлцээ. Дээрээс нь нэг юм сэтгэл санаа жоохон тавгүй, зүрх мөрөх дэлсэх ч юм уу, нэг жоохон тийм шинж тэмдгүүд илрээдсэн. Тэгэхээр одоо насны их юм бах гэж бодоод тахгүй. Тэгээд эмчилгээ очоо нэг шинжилгээ өгсөн чинь нэлээд даавар асуудалтай. Тэгээд нэг стрессгүй, тайван ер нь ингээ аль болох юм релаксын тайван байхгүй бол болохгүй шүүгээ анхааруулад. Тэгээ яг тэрний өмнө айгүй юм юутай ажилтаа минь юм уялдсан ч гэх юм уу яг нэг Япон руу юм wellness detox юм аялал хийгээд одоо найзтайгаа хамтаа шинэ бизнес эхлүүлж байгаа байхгүй. Тэр лугаа явах гээд бит хоёр яг тоолцсон. Тэгээ яг тэрний өмнөх эмнэлгээс тийм хариу авсан байхгүй. Тэгээ detox хөтөлбөрлөгөө сая 3 сарын 6-нд явсан. Тэгээ 6-нд явчаад яг аялал хөтөлбөр дээр болохоор 3 ансан. Тэр одоо Токиогоос нэг цаг гаруй минутын зайтай маш гоё юм байгалийн үзэсгэлэнтэй тийм ууластай. За тэгээд яг энэ детокс чиглэлээр бол айгүй олон жилийн туршлагатай. Тэгээд юм мэргэжлийн баг хамт олон байдаг совилал байгаа байхгүй. Тэгээд тэнд очиод би яг 3 хоног өөрөө энэ бизнес эхлүүлж байгаа юм чинь бас өөрөө гоё туршиж үзье. Өөрийнхөө бие дээр үр дүнгээ бас мэдрээ гээд тэгээд 3 хоногийн детокст хамрагдсан. Тэр нь болохоор хагас болон бүтэн бацгийн сонголтууд байдаг. Би болохоор анх удаа эхэлж байгаа болохоор бүтэн олж чадахгүй хаа хагасыг ямарчсан байраад үзье гээд тэгээд 3 хоног хагас нь болохоор дандаа юм шинэ тэжээлээр баялаг, макробиотикоор баялаг, тийм гоё
ногоогоор хийсэн хоолнууд иддэг. А өглөөдөө болохоор гоё бурамтай тийм кофе наавалаагүй гоё цай уугаад өдөр нь болохоор тэр хоолоо идчихдэг. Тэгээ өдөрт нэг 2 удаа л хоолно. А дундуур нь шингэн маш сайн уун. Дээрээс нь гоё тэр нөө бурамтай гоё цай байдаг. Цайгаа уугаад ингээд яг 3 хоног хагас мацаг барьж үтсэн. Тэгээд би ингэж яг юм байгальтай хүн амар ойрхон байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь юм хагас өсөглөнгийн байдалтай байл хүн бас айгүй юм сэргийг бас болт юм байна. Дээрээс нь нэг Японы тэр уур амьсгалнаас гоёсан. Яг тэр газрын маа нөө Японч угаасаа халуун аршаанаараа гоё алдартай газар ч тий. Тэгүн гот нөө халуун аршаан айгүй гоё орчхоор ингээд одоо хүний эрдэс минералыг гэсэн өгч өгд юм байна гаднаас нь. Тэгээд өдөр нь тийм гоё хоолоо идчихэд тэгээд ууланд алхаад за тэгээд ийм эртний ийм амар юм удаан хийлэгдэх дасгал нөө воркшопод бас хийдэг тийм хөтөлбөр дотроо. Тэгсэн чинь би бүр тэгж удаан дасгал тийм дасгал байдаг гэдэг нь чинь ерөнхийдөө дасгалж байгаа ингээл хордоо хөдөлдөг. Гэдэг чинь тэгсэн чинь бүр ингээд амар удаан ингэж хөдлөгдөг. Бүр нөө баг биеийнхаа баг хөдөлгөөн болчин мөрийг ингээд мэдэрхээр тийм дасгал хийлгүүлт юм лээ. Тэгсэн чинь хүн чинь ингээ өөрийнхөө баг эд хэсийг баг мэдэрч байгаа юм шиг тийм амар сонир мэдрэмж авсан. Би бүр нөө ингэж одоо хөдөлгөөн байнгын хүмүүс чинь одоо ялангуяа Монголын нөхцөл чи яар сандарч байгаа юм бааш. Тэгээ тийм дасгал хийлгээ. Тэгээ гоё уулраагаа алхаад тэгээд хашаандаа очиж нөгөө гоё өдөрн суучаад оройн дахиад хоолоо идчихэд амардаг. Тийм яг байдалтай 3-аас нь тэгээд бүр ингээд пауз авчихсан юм лээ. Тарих өрнө. Ерөөсөө угаасаа ингээд очихоор нь за би энэ угаасаа ажил хийхгүй юм чинь амарж байгаа юм чинь гэдэг яг тархинд одоо ирд юм уу тий. Тэгэл ийм амар гоё релаксан гоё байсан 3 хоног. Тэгээд Токиодоо ирээ. Токиод 3 хоногчод Сөүл рүү явсан байхгүй юу. Сөүл рүү явдаг нь гол нөгөө нэг би одоо нөгөө дааварж байгаа асуудалтай гэдгээ дахиж одоо очиж шинжилгээ өгөөд тэрийгээ үзүүлээд тэндээ эмчилгээ бичүүлж авах зорилготой очсон. Тэгээд оройн Токиогоос очичоод өглөө нь шууд нөгөө яаралтай шинж цаг авсан байсан болохоор очиж үзүүлсэн чинь юм чин ямар ч асуудал байхгүй зүгээр гээд тэгээ ямар шинж тэмдэг илэрсэн яасан гэхлээр насасан ер нь айгүй их зөрөгтөлсэй тайван бос байгаа тэгээ шүн ингээ ерөөсөө нойр сайн авч чадахгүй байна тэгээд ер нь л юм нүүр мөр амар хуурай шаад үс их унаад сүүлийн ер нь 12 сараас хойш тэгээдсэн гэсэн чинь ер нь бол ингээ тэгээд Монголоос өгсөн шинжилгээгээ бас авч очсон. Гэсэн за тэгвэл ямар ч гэсэн эмчилгээ хийхгүй болох юм байна. Эхний ээлжинд ингээ бид нэр эхоогоор хараад үзээд хийгээд ингээ үзүүлсэн чинь ямар ч асуудал алах зүгээр гээд тэгээ би бүр гахаад үгүй энэ ч одоо худлаа хилэнч гэж арай байхгүй л үү. Тэгээ би холоос гол нэг зорж ирж байгаа учраас сайн эмчилгээгээ бичүүлээл авчмаар ингээ эмчтэй хэлээд байхгүй гэсэн чинь зүгээрээ чи ямар ч асуудал ахгүй зүгээр ч сайхан нойроо гоё аваад ээжигээд гаргацсан аваа бүр юм чинь. Тэгээд би бүр бодож байгаа яг юунаас алах хэдхэн хоногийн дотор те яг ирэхээс өмнөх тэр нислэгийн хариу тийм байгаад идэг. Тэгээд би чинь Японд чинь 6 хоногчод ирж байгаа ямар 6 сар болчихж байгаа шүү дээ. Тэгээд эргээ бодохоор яг юм байгаал тэгээд хагас мацаг те бас нөлөөлсөн юм байна. Дээрээс нь бас халуун ашаан. Тэгээд ерөнхийдөө яг хүн тарих амарч ин гэсэн тохио бас авсан юм уу даа л гэж бодсон юм. Олон зүйл нөлөөлсөн юм байна даа л гэсэн тийм. Тэгээд айгуу тийм сонио би бүр тэр үр дүндээ бүр амар гоё баяртай байгаа. Тэгээд энийг бас өөрөө ингээд мэдэрчгээ чинь хүмүүс та санал болгохтой хүртэл би айгуу гоё. Тийм тэгээ ялангуяа Монголын нөхцөлд чинь дандаа бас хүмүүс ихсэн жоохон стресстэй болчиход байгаа шүү дээ. Тийм. Манай нөхцөл чинь дандаа нөө хүнд махаа бол бас байнга л өдрийн 2 ингээл өдрийн махаа бол оройн махаа бол тий. Тэгэхээр хагас мацаг барин гэдэг чинь өөрөө нөгөө нэг хэсэг амир хэрүүлжүүлдэг гэдэг нөгөө Япон юм ч угаасаа тэгсэн шүү дээ. Тийм. Ер нь 24 цаг ингээд мацаг бараа 24 цаг болохоор хүний эс ингээд нөгөө өвчсөн ягаа шинэ эсүүд ингээд сэрэгдэг. Ер нь ингээд речарж рестарт хийгдэв юм байлээ. Тэгээд тарих марх хүртэл ингээд бүр шинээр ингээд бодоо сэтгээд айгуу тийм болчтой юм байна. Хөөрхий тэр тархийг чи. Харин тийм. Ингээд ч амрах байсан юм билгүү гэмээр тийм. Хилээлсэн юм шиг байна тий. Тийм нөгөө тохоо өрөө татна заа гээл ажилтаа амжиг хүмүүс айгуу хуулаар тийм шүү дээ. Ялангуяа нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс болго өөртөө амралт өгөх заавгүй ажилдаг шүү дээ. Тэгэхээр айгуу өөрийгөө гарганд нь хаж явж исэн юм байна гэдгээ мэдвэ.
Одоо манай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд сонирхоод ингээд явъя гэвэл хэд хэдэн хоногийн хөтөлбөртэй ямар програмтай чи гаргаж байгаа вэ? Манайх болохоор одоо эхний ээлжинд сангийн хөтөлбөр зарлж байгаа. Хамгийн бага нь санаг уу? Тий, эхний ээлжинд яг 7 хоногт буюу илүү гоё үр дүн мэдрэх юм уу да гэж бодсон. Сая бол би нэг 3 хоног угаасаа ажлын шаардлагаар байсан учраас нэг 3 хоног авахгүй. Яг ингээд бүтэн үр дүн мэдрүүл бол 7 хоног бэжэж гоё мэдрэх юм байна гэж. За тэгэхээр би сая 3 хоногийн хугацаанд болохоор 2 ил хассан байхгүй юу? Тэг 3 хоногийн хугацаанд тэгээд тэр чинь угаасаа ингээд хавмаа янз бүрийн хортой бодсон л би гадагшилж гин гэж бодсон детокс угаасаа тий. Тэгэхээр 7 байж гоё юм байна. Тэгээд 7 хоног яг гоё тэр мацгаа бариад байгальтайгаа гоё байгаад 2 хоног нь Токиодо ирээд Токиогоо гоё үзээд Токиод шопинг хийх юм уу? Тэр нь болохоор юм чөлөөт байдлаар шидэж ямар зихнийхээ аяллыг зарцаа одоо 5 сарын 18-наас хүмүүсээ авч явахаар Стоо хэрэгтэй гоё хөтөлбөр. Тэндээс бүртгүүлэх гоё юм тийм байна. тийм Манайхан өөртөө пауз өгмөр юм байна л гэж бод. хол стоо утас шүрмэс холбогдохгүй тийм газар очиж яг энэ үр дүн хүсэж байгаа зүйлээ нэг авах боломжтой юм шиг байна. Тийм тэгээд гой нэг дотор нь хөтөлбөрүүд ингээд байнга нэг хөтөлбөр биш ингээд салгидаад явдаг байт юм лээ. Тэгэл сая ингэж шүү дээ нэг тарих 7 жил гэсэн үү? 7 Тийм, жил ер нь ингээд амралтгүй ажилласан юм шүү дээ. Тэгээ бас нэг хүүхдтэй болчоод ер нь үргэлжлээд ажилласан. Төрчүүл гэртээ бас ингээд сууж Тийм. байгаа хийгээл байсан. Тийм. Тэрнээс аюух яасан бах те нөлөөсөн яг Тийм. төрөө дудаачгүй тэгэл нөгөө араасаа нийгмийн стресс Мм. бид нар чинь эмэгтэйчүүд бидний нэг өөрсдийн зам биш зүгээр сууж чадахгүй яаж гэдгээд тэрнээс болоод аюух тархины яг мэдрэлийн ядаргаагаа мэдгүй л яваад тийм байлээ. Би ч одоо дараалаас 2 төрсөн. Тэгээ яг сүүлийн 7 жил за бараг л 8 жил юм уу да ер нь нэг яг энэ онлайнтай холбоотой ажил хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр чин онлайн бизнес, онлайн худалдаа гэхэр чин яалтчгүй нэг юм нээлттэй хаад гэдэм байлээ. Хүн ингээл нэг бараа бүтээгдэхүүн асуудаг ч юм уу эсвэл ингээл сургалтын талаар асуун, мэдээлэл асуунгууд өдөр шингөө хариулдаг. Тэг би айгүй ядаргаатай хүн юм бэлээ өөрөө. Нэг хүн ингээд надаас юм асуучаар хариулахгүй харсан л бол заавал нэм хариулж иж санаа амардаг төрлийн гэх юм уу? Тэгэхгүй нэ зарим хүмүүс чинь нэг за би завтаа олцоод ч юм уу ажлаа дуусгачаад хариуландаа гэх нэг жоохон юм цензуртэй байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхгүй би бол ингээл яс хариулдаг төрлийн хүн байгаад байхгүй юу онлайн дээр. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд ямар ч юм амарсан мэдрэмжгүй байнга ажиллаад байгаа юм шиг байдаг юм байна л да. Тийм тэгэл мэдээж нөгөө төрсөн ээж нар ч бас мэдээж ингээл дааврын асуудалтай ч юм уу сэтгэл санаа яг ингээд төрхөөсөө өмнөх юугаал шал өөр болчтой ш бие физиолог сэтгэл санааны хувьд ч гэсэн. Тэгэхээр тэрийг нөгөө нэг юм амар ажиллаар шахаж дарж явдаг байсан юм уу л гэж батсан ш. Тэгээд sorry. Одоо ингээд бодсон чинь 5 жилийн өмнө хүүхдүүд 2 хүүхэд нь ойрхон төрсэн. Тэгээд одоо тэр өмнөх өөрийгөө харьцуулбал юу яаж харж байна? 5 жилийн өмнөх өөр 6 жилийн өмнөх өөртөө одоо өөрийгөө ингээд харьцуулангууд сэтгэлгээний хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр харьцуулбал юу гэж хэлэх вэ? харьцуул яхаа жоохон юм бас амралттай явах байсан юм байна гэдгийг ойлгож байна. Дээрээс нь нөгөө нэг бүр ингээд тэгсэн бол гэсэн их тийм амар асуу байхгүй нөө харамссан сэтгэл ч юм уу. За би тэр үед тэгхээж дээш гэдэг юм уу байхгүй. Ер нь яхаа илүү шаргуул байсан юм билээ би. Ингээд нэг амар юм шин санаа боддог хүн юм шиг байгаа юм би өөрөө. Тэгээд ингээд бодцохоор тэр нэг юм хийж ээж санаа нь амардаг юм уу. Тэгээд ингээд нэг шантармаар зүйлсэд ингээд бас гарч ирэн штэ. Тэгэхээр ингээд бууж өгөхгүй ингээд бүр ингээд заавал ард нь гарч ээж санаа амардаг төрлийн хүн юм байна гэж өөрийгөө дүгнээд байгаа штэ. Гэтэ эмэгтэйчүүд яг иймэрхүү зан ховлол хитэ хувьтай байвал зүгээр юм шиг санагдав. Одоо зарим нь бол үнэхээр 100% байдаг шүү дээ. Би бол үнэхээр 100% төрлийн хүн гэдэг нь активны гэдэг нэрээс нөгөө тест өгч үзсэн чинь 100% активны гэж гарч ирсэн. Тэгээ энэ болохоор өөрийгөө маань аюух ядраадаг гэдгийг бас мэдгүй байгаа байхгүй. Тэгээ ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр гэртээ байж байхдаа ч тэр ямар нэгэн зүйлийг ингээл орлогоо хийгээл тэгээ тэрийг нэг энэ хөлн жоохон санчгансан байл энийг янзлчих юмсан гэдэг ахруу юм шиг байгаа юм. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй зөвлөхөөд ямар хөө байвал зүгээр ер нь бол зарим тохиолдолд өөрийгөө нэг те пауз аваад байх хэрэгтэй гэдэг яаж одоо ингэж илэрхийлж гаргаж сурах вэ? Ер нь яхаа би
би болохоор юм эмэгтэйчүүд жоохон юм өөрийн гэсэн карьертэй тэгээд за хүчрэхэг гэх нь ч одоо бас хаашаа энэ ямар ч гэсэн юм өөрийн гэсэн бизнестэй ч юм уу тийм байгаасай гэж боддог төрлийн хүн юм шиг лээ. Зарим хүмүүс бол яг гэр бүлээ илүү яадаг ч юм уу те ингээд хоёулын тэнцвэртэй байх хэрэгтэй гэдэг хүмүүс байдаг. Би болохоор юм угаасаа нэг багын зан чанар бас нөлөөлдөг хальтаа. Тэгээ яаж та айлын том хүмүүс чинь бас ийм зан чанартай байдсан болоо гэж өөрийгөө бодоод байгаа шүү дээ. Айлын томдог болоо. Тэгэл дүүнраа нөгөө жоохносоо дүүнрээ авч явах хэвээр би аав ээжигээ авч явах хэвээр хүнэн гэдэг ч юм уу юм жоохносоо суучдаг. Тэгээ тэрийг ингээ хаях гэхэлэр угаасаа хайж чадахгүй суудсан болохоор тэгээд юм уу л гэж одоо өөрийгөө бодож байгаа Ойлгож байна. Тэгээ яг эмэгтэйчүүдтэй зөвлөхөд яг нэг заавал нэг ингээд бусад эмэгтэй хүмүүс шиг байх гэж жишээ тах шаардлагагүй. Нөгөө зарим одоо ингээл бас гэртээ хүүхдүүдээ хараа сууж байгаа ээж нар ч юм уу ингээд нэг юм орхигдсон юм шиг эсвэл нийгмээс тусгаарлагдсан юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Би ч гэсэн өөрөө одоо адилхан хүүхдүүд гаргаад бас тийм мэдрэмж авч байсан. Яг ингээд би л ганцаараа хоцроод бүх юмнаас ингээд үлдээд бусад хүмүүс ингээд амар амжилттай гой хөгжөөд байгаа юм шиг те мэдрэмж төрдөг шүү дээ хүн болгоно. Гэхдээ нөгөө нэг өөрийн бас юм хугацаатаас байдсан болов гэж бас бодоод байгаа. Хитрхи ингээ амар шахахгүй нэг хугацаа нь ирсэн үедээ дараагийн боломжууд нь бас нээгдээд явдаг. Гэхдээ тэрэндээ ингээд өөрийгөө баг багаар бэлдээд баг зэргийн хөгжүүлээд те цаг заваараа өөрийгөө яаж хөгжүүлж болохоор энэ өөрийнхөө дуртай сонирхлохоо би юу илээ гэдгийг жоохон мэдэж авчаа тэрийг ингээд нэг хөгжүүлээ явж ийл бас зүгээр ах гэж бодсон. Тэгэхгүй нэг за би одоо ингээл гэрте байгаа юм чинь бүр хүүхдүүдэд том болохоор л ингээ гэдэг ч юм уу бас төрлийн хүмүүс байдаг бах те. Тэгэхээр баг багаар хөгжүүлээд нэг шууд ингээд амар том боломж бас гарч ирэхгүй. Тэр нь ингээ өөрийгөө жоохноор бэлдээд авах хэрэгтэй юм болоо гэж боддог. Хоббигаа хаяхгүй ч юм уу те. Тийм нэрэ бодоод хаар бас. За би яг хаа хойшоо ингээ суужснаа гинт яагаад би хойшоо суучсан бэлээ гэж яг дундуур ингэж орж ирдэг. Тийм гэдэг нь нөгөө өөрийгөө тодорхой хэмжээгээр юунд дуртайгаа л хаяхгүй л байхад л хангалттай л байгаад байт юм байна л. Тийм. Дуртай юмаа багхан ч гэсэн нэг өөрөө жоох юм аз жаргалтай болох юмыг бас хажуугаар жижигэн хийж ивэл зүгээр юм байна гэж бодсон. Тэг би бас яг тэгтээ байсан юм байлээ. Би ч нэг өмнө нь Европт амьдарч байсан байхгүй юу? Европт ингээ 6 жил амьдраа ирсэн. Тэгээд нөгөө Монгол ирсэн жигээ танил тал байхгүй юм шиг, найз нөхөд байхгүй юм шиг. Тэгээ ирээд нөгөө 90 хутаа ижимсэн болоо төрсөн. Тэнгуут нэг юм тэнгэрээс газартаад ирсэн юм шиг мэдрэмж төрд юм лээ. Яг тухайн үед чинь бас нэлээд хутаа мутаатай тэгээ нөгөө Европт ингээл нэг гоё цэвэрхэн уур амьсгалтай. Тэгээ ялангуяа нөгөө хүүхдүүдийг нэгт тавьдаг тийм орчинд цэрхэн орчинтай газар байж аваад ирсэн чинь ёо яаж ийм газар би хүүхдүүдээ өсгөнөө гэдэг ч юм уу нэг тийм бодлоо амрах байгаад байсан. Тэгээд нөгөө тэнцээ мэдээж шахтаа айгүйх ажил төрөл ингээл олон хүмүүстэй гадаа дотоод зөндөө хүмүүстэй ажиллаж үзэж байгаа юм чинь. Тэгээд ингээд нэг зүгээр байж болохгүй маань л гэдэг л би бас нөө өөрийн юу байна те. Тэгээ нөгөө их том дээр бол ажиллаж агаад бага төрөнгөт яаж ингээ гэртээ сунгаа орлоготой болох вэ гэдээ айгүйх бодож байсан. Тэгээд нөгөө нэг Европт шведэд амьдарч байхдаа би нэг юм Итали хаалны газар ажилладаг байсан байхгүй юу. Тэгээд тэнцээ нөгөө нэг амар лаатай ингээ айгүй лаандод баг тэр ресторан байдаг. Тэгэхээр нөгөө нэг лаа ер нь нэрээ амар гоё шин ингээ лаасах туртамж яаж хийдэм болмол гэд бодохгүй юу. Тэгээд ингээ судалсан чинь нөгөө материал байд юм байна. Тэгээ Монголоос авах гэсэн чинь байхгүй тухайн үед чинь 17 он байхгүй юу. Тэгээд нөө Солонгос руу захиалж агаад лааны материал авчирээд тэгээ гэртээ лаа хийж эхэлчихсэн юм. Ер нь миний одоо яг энэ сошиал руу орж исэн нөө суур нь яг тэр лаанаас эхэлжсэн. Тийм тэгээд нөө охин жоохон тэгээд 6 сар мартайсан баха. Тэгээ лаа хийгээд нөө фэйсбүүк дээрээ лааныхаа зургийг тавиад тэгээд баг ингэж би юм лаа хийж байгаа мэжаагээ таахгүй юу. Тэгсэн чинь хүмүүс амар хөөрхөө авъя гэж ийдсэн. Тэгээ бүр гэр мэрт ирж ингээ аваад тэгээ зарим нь ингээд бүр нөө юуны лаама гэж орлого дуудаг ийм өнгөөр хийж өгдгөө бөгдгөө гэж сүултээ нэр мэрийн бичиж өгдгөө бүгд нөө хөгчөөд нөө лаама хөөрхөө тэгээ явж агаад айгүй хүмүүс би бас хий сурмаар байна зааж өгөөч гэд ер нь тэндээс миний юм жоохон сургалтын карьер эхэлсэн. Тэрнээс өмнө нь аль тийм сургалт хийдэг хүн биш штэ. Тэгээ нөө лааны сургалт хийж эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд нөгөө баа охиноо үлдээчэл манай орчин жоохон хэмжээнд хүртээ үлдээчэл сургалтаа гэж гараал
нөө 2 хүнчээ 3 хүнчээ сургалт хийгээд явчихдаг гэсэн би. Тэг нөгөө ингээд голхгүйгээр ингээд хийгээд авах юм бэ. Тэгээд тэрнээс нөх урам аваад идэм билээ нөө бас гэртээ ингээд нөгөө хүүхдээ хараа сууж байгаа ээж юм чинь ингээд нэг хөөхөн орлогоос ингээд орж ирж байгаа шүү дээ. Тэнгуут чинь би болох юм байна, чадах юм байна гэд нөгөө орлого орж ирэх хүн чинь бас ингээд урамшаад идэм билээ. Тэгэл тэрнээс ер нь миний сургалтын карьер нь ихсэн юм билээ. Бодоод тахад. Одоо тэгээд Сүүшлийн чинь хийжсэн бас тийм. Планыхаа зураг авах янз янзээр авах. Тийм тэгээд бас хөөхөн тийм зураг мөр авах сонирхол бас тэр үед байсан байгаа даахгүй 2017 он гэхэр чинь юуг нь Instagram одоо нөгөө таныг өөрийг ч урах гээд биш тэр чинь бас ямар хол зөвмөсдөггүй гэдгээс надад жоохон содсон байхгүй. Тэгээд social дээр айгүй хитвэтэй байдаг тийм. Яг бодит амьдрал хоёрын ялгаа нь юу юм хэрэг зүг байна. Social дээр болохоор ингээл маш юм ялдамхан cute тэгээд хавцлалтнаас айгүй гоё тийм эмгтээлэг гоё тэмцдэг шиг л надад санагдсан. Тэгээ яг тийм процесс болон яг real амьдрал хоёрын ялгаа нь юу ямар байдаг. Яг тэгээд л дээ шүү дээ. Тийм яг уу Facebook-аа зуршээлээ. Instagram-аар айгүй тэгэл эсвэл хүний амьдралыг амар тэргээр амар дүгндэг. Тийм. Тэгэхээр яг сошиал бол бас ерөнхийдөө бол сошиал гэдэг нөө хүмүүс айгүйх одоо ингээд нөө сошиал хөгжихийн хэрээр ингээд сошиалыг орн хараад хүмүүс амар дүгнээд эсвэл би ийм байх хэрэгтэй юм байна. Тэгэх хэрэгтэй юм хүмүүс бас өөртөө нэг тийм мэдрэмж аваад идэв шүү. Гэхдээ сошиал дээр бол ингээд бүр худлаа гэх юм цаашаа. Гэхдээ юм хөөрхөн юунууд бол байдаг. Тэгээ бүр худлаа биш ч гэсэн ямар нэгэн байдлаар ингээд гоё цэвэрхэн харагдах хэвээр ингэх хэвээр гэсэн юмнууд бол байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж бодит амьдрал дээр яг бүр дандаа тийм байгаад хайгуу хэцүү шүү дээ. Мэдээж нөгөө шантрах юм зөндөө сэтгэлээр унсан уйлмаарч зүйл зөндөө ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг ялгаатай зүйл ахгүй юу? Бодит амьдрал юу болон тий. Надад ч ингээл угаасаа шантрах юм зөндөө ш ингээл одоо нөгөө сургалтаа хийгээл явж ах гэхэд л юу яах жишээ нэ хүүхэд таарж өгөх хүн бас олдохгүй тэгэл тэнцээ хүн сургалтаа авах гал ирчдэг тэгэл жоохон хүүхдүүдээ гээл гарах ч юм уу зөндөө тийм асуудлууд байдаг те за тэгэл сошиалаар бас янз янзын хүмүүс янз бүрээр хийлж бичих ч юм уу гэдэг ч юм уу те тийм амархан болоос биш гэхдээ сошиал одоо ингээл нөө би сургалт хийдэж штэ тэгин гот чинь хүү ирээл хийх ийм амар хэцүү байсан юм уу гэдэг ч юм уу те харагдах нь амар амархан 30 секундийнх ч юм уу минут 30 дотор л одоо хамгийн уртдаа рилс хийж байгаа ш тэгин гот чинь хүмүүс амар амархан бүх юм гоёор юм шаагдаг гэтээ артал нь амар процесс ингэ явагддаг хгүй юу жишээлбэл би бол нөгөө нэг юм аль болох юм байгалийн гэрэл контентоо хийх сонирхолтой. Тэгүн гот ингээд амар юмаа хийн гэж төлөвлөсөн байхад чинь нар гарахгүй байх тохиолдол яг тэр бүр сая надаа Японд тохиолдсон. Тэ би нөгөө нэг евро Дубай руу уулын явна гэж тэмцээ очиж байгаа юм гоё контент хийн гэсэн чинь нэг юм амар үнэтэй дресс захиалаад тэгээс тэрийг бүр ингээ амар мөрөөдөж олон жил мөрөөдөж захиалж байгаа байхгүй нөгөөдхөө энийг л ингээ авч өмсөж гоё зураг холмаар ингээ мөрөөдөж байгаа штэ. Тэгээ нөгөөдөө ингээ захиалсан чинь Дубай руу явж чадхаа хэлчихэж байгаа юм чинь нөгөө асуудал гарсан тий. Тэгэхээр за ядаж Токио явах юм чинь тэнд очиад гоё ингээ зураг бичлэг хийлгэчээд ирээгээ би тэнцээ зурагчандаа тохироод мөх төргөө ингээ тохироо шилжүүлсэн. Тэгээ очиад зурах гэсэн чинь амар бороо цас орсон штэ. Яг тэр өдөр тохойно гадаа зэрэг авалт хийн гэсэн чи бүр өглөө болсон чи бүр бороо асгараад тэгснэ засмаас тэгээд нөгөө хийх газар ахгүй гадаа тэр нэг ямар нэг юм дотор л орж их бол хүлцчихгээд байгаа юм чи. Тэр нэг моол дотор ороод булан дохоод бүр гэж ичид санаа зовж нэг хэдэн биштэй хийжээд ирсэн. Стелс мондөг зөрхтэй тий. Тэр нэ болчихгээ бас уулын болж байгаа чадахгүй байгаа байхгүй уг зан нь заавалчгүй хий санаа нарахгүй бороо застай чамаагүй гэдэг шиг. Манай айлын томчууд нэг жоох уг зан гарчих гад байдаг тал бий. Маркетингийн талаар одоо нөгөө нэг маркетингийн сошиал медиа чиглэлээр ажилладаг юм чинь тэрнээсээ нэг гоё танилцуулаач. Яг ямар чиглэлээр ажилладаг одоо юун дээр хамтруулах болох уу? Тэгээд нөгөө сургалтуудаа ч гэсэн яг сургалтандаа тийм юм заадаг гэх гоё танилцуулаач. Тийм маркетинг дээр болохоор одоо би чинь яг 4 жил ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд хувь хүний брендинг дээр илүү ажилласан гэх юм уу? Одоо айгүй олон эмэгтэйчүүдтэй хамтарч ажилладаг компанитай гэхээс илүү нөгөө эмэгтэйчүүдийн сошиал хөгжүүлэлтийг тэр хүнийг одоо яаж сошиал дээр гаргаж ирэх үү? За тэгээ тэр хүн яаж цаашдаа одоо мэдээ сошиал хөгжүүлээл цаг хугацаа мөнгө ингээд зарцуулж шít. Тэгээ яаж борлуулалтын зүйлтэй болохгүй, борлуулалтыг нь яаж өсгөх үү гэдэг чиглэлээр одоо яг ажиллаад
3 жил гарсан болчихж байгаа байхгүй юу. Тэгингээ хажуугаар нэг сургалтууд хийдэг. Мэдээж рилсийн дүрс авалтаа яаж хийх, эдитингээ яаж хийх. За тэгээд одоо нөө сошиал руу улам л ингээ хэцүү болоод байна шүү дээ. Бас алгоритм ингээл байнгын өөрчлөгддөг. Тэхийн тулд алгоритмдаа өртөхийн тулд ямар аргууд ашиглах ёстой юм. Ядчил нөө хүүк буюу одоо хаалт татах хэсгүүд нь ямар хөө байдлаар эхлэх юм. Тэгээд сүүлийн үед одоо яг юу тренд болоод байна гэдэг чиглэл рүүгээ илүү сургалтууд бас хийдэг. Одоо дижитал маркетинг чиглэлийн бас сургалтууд хийдэг байхгүй. Тэр нь болохоор яг юм гэртээ суугаа ээж нар яаж ингээд гэрээсээ бас орлого олох уу, хүүхдээ харангаа тэ айж орлого бий болох боломж байна. Сошиал медиаг ашиглаад гэдэг тал дээр бас сургалт хийдэг. Улам л хөгжөөд гаргалгаа амих гарч ирээд ах шиг байгаа юм тийм. Энийг уг нэг техникийг мэдээд авчвал одоо бол нэр хаанаас ажилтдаг болцсон биш. Тийм, хаанаас ч ажиллах боломж бол байгаа. Тэгээд онлайныг ашиглаж чадах юм бол ерөнхийдөө ингээд дэлхийн зах зээл баг юм нээлттэй болчиход байгаа байхгүй юу? Зөв ашиглаж чадаад ингээд борлуулалт хийгээд бид нөгөө ганцхан Монголоор биш. Миний яг нөгөө алсын хараа ер нь ингээд хийж зарж байгаа. Ганцхан Монголдоо бид нэр ингээд контент хийхээсээ илүү яагаад ингээд манай Монгол контент креаторууд ч юм уу эсвэл манай Монгол бизнесүүд гадагшаа яагаад хэлж болохгүй энэ сошиал угаасаа юм асар том боломж байгаа юм чинь. Энийг ашиглаад ингээд гоё гадагшаа төлөвлөл гоё юм байна. Гадагшаа гаруул гоё юм байна гэдэг айгүйх бодож байгаа. Ер нь тийшээ л зориод байгаа ингээд гадагшаа яхаа бизнес хийж эхлээд байгаа нь яаж гадны зах зээлээр бас юу байна өөрөө бас мэдрээ. Тэгээ гадны тийм контент креаторуудтай ч юм уу бас юм хамтын ажиллагаатай байх ч юм уу. Яаж монгол хүмүүсийг бас бизнесийн гоё ингэх үү гэдэг талаар их боддог. Ер нь нэг сүүлийн одоо дараагийн ирээдүйн 5 жилийн ер нь тэгж төлөвлөлөөд ажиллаж байгаа, бодож байгаа, зарж байгаа гэх юм уу? Яг асуу гэж бодсон чинь тэгээд асуултанд хариулчлаа. Чам бодлоо шүү. Манай арай гоё спонсорудаа дуртаач. Манай гоё вайн амсгоо. Энэ гоё вайн наад шүү. Энэ вайныг амсаж үзээж яг одоо манай Темплер рестораны өөрийн нэрийн вайн Regis вайн аа. За тэгээд яг одоо яг бид гурыг сууж байгаа Цам The Bar гэдэг яг энэ газар бол яг аль биесны манай спонсороор ажиллаж байгаа. Тэгээд нийт элит цэцгийн дэлгүүр ангал одоо фото юу мейкап студ одоо яг битэрийг те одоо энэ царайгийн маань улам болж байгаа энэ гоё тий. За тэгээд энэ цам The Bar гэдэг яг энэ одоо газрынхаа одоо нийт спонсорсон байгууллагуудаа маш их баярлаа. Тэгээд Regis Wine-ыг манай найз охин бас те яг үнэхээр ингээд гоё амттай та өнөөдөр амтлаад тест хийж үзээрэй гэд. Тэгээд тест хийж үзээ. За баярлалаа. Cheers. Амжилт тээ. Баярлалаа. Энэ болохоор яг нөгөө нэг тийм усан үзмний биш. Агуу өрмөц амттай юм шүү. Тийм. Black Mulberry гэсэн байсан. Ялам жимс тийм монголоор. Тийм үү. Ямар нэрээ өрмөц амттай юм бэ? Дахиад Монголд байхгүй анхны айфай амттай зөөлөн биш юм байлээ тий. Тийм байна тий. Аюу гоё. Манай спонсор байгууллагууд аюу хөөрхөө. За юунд болж ийн яах уу гээл тэгээ за одоо найз нэмээр уцаат хийгээл найз нь туслая гээл тэгээ та бүгдийнхаа хүчинд өнөөдөр ингээд ийм сайхан ярьслах хийгээд тэ энэ сайхан зочныхоо одоо мөн чанар дотоод өглөөргийг сонсож байна. Нилээ дуугаад хүн штэ би чинь бас ер нь дуугаасаа тахсан штэ би ч өө нэг хоёрыг басаж тэр дуугаад хүний хажууд ингээд дуу хөтлөн ингээд зээсэн болоод байна штэ. Жохоо интроверт төрлийн хүн гэхдээ хүмүүс итгэдэггүй намайг чи сошиал хөгжил тэгээд юу интроверт гэдээ гайхаад байдаг байхгүй юу? Тэгээ яг ингээд ажиллах юм бол нэлээ нөө ярьж марж дуулж хөөрж бүжгэлж байгаа контент бол хийж чадахгүй. Яг хичээж л байгаа өөрийгөө ингээд бас чаленж хийж байгаа байхгүй юу? Анхны одоо нөө хийжсэн контентууд маань бол бараг царай байхгүй дандаа постэр явьжсэн. Тэгээл бас нөө өөрийгөө чаленжилж байгаа шүү дээ. Би ингэхдээ дээрс нь би ч нөө сургалт хийдэг хүн юм чи нөгөө шанарыгаа та нар ингэх хөстэй тэгэх хөстэй гэж өөрөө нэг ингээд бас байж болохгүй тэгэхээр мэдээж өөрийгөө бас чаленж хийгээл баг өөрчлөөл хөгжиглэл явж байгаа гэсэн. Тий орилгын хоолой ингээ ярих тасан сонсоодсэн чинь адуу чинь нөгөө уран албан анаатай амар адилхан болоо тий ярьж байгаа.
Харин намайг тэгээд Тийм ээ тийм. Ингээд амар Ажиллаж миний хэлж бас төстэй юу ярьж байгаа. Ингээд орсгол болсон. Тэгээд нэмэр орсгол болсон. Сайн хичээ тэгээ. тийм юм уу хайрчтэй. Тэгээд яг хийнэчтэй тэгээ болсон. Үгүй юм уу хайрчтэй. Sorry. Өөрийгөө даачлаад тэгээд өөртөө байхгүй зүйлээ бий болгоод айгу хөдөлмөрч юмтэй байна. Тэгэхээр нөгөө төдөө гал руу ойртдаг төрлийн хүн юм уу гэж бисээ анзаарлаа. Яг тэгэхээр боломжийг бас хүлээгээд авах дурггүй. Тэгээ өөрөө боломжийг бүтээдэг. Ямар нэгэн зүйлийг бүтээч юмсан хоёр тэгэхээр бүр ингэж яаж өгөх үү? Яаж эмгтээчүүдэд туслах уу гэд. Бид хоёр бас яг үндэ яаж бас эмгтээчүүдэд туслах уу? Яг одоо энэ флогороо дамжуулаад нэг хүнд нь ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч хийсэн. Үнэхээр Япон руу тэг яваад детокс хөтөлбөрт нь хамрагдаад ингээ хүн одоо магадгүй хоёр дээ байх нь албагдаад баярлалаа. Ингээд өгөх тэг авахтай ингээд яхаа зэрэгцүүлэхэд бол үнэхээр их таалагдаад тэг ямар нэгэн зүйлийг ургуулахыг аягүй хүсдэг юм шиг санагдчихээн. Тэгээд бизнес нь аягүй олон төрлийн бизнес давхар маркетингаас гадна хийдэг гэсэн шүү дээ. Өөр одоо брэнд хөгжүүлэлтээс гадна арттай холбогдож ажилладаг гэж байна. Бас юм хөгжүүлэлтээ аягүй хийдэг гэж байна. Тэгэхээр өөрөө бараг нөгөө ууг сэтгэл зүйч биш сэтгүүлч илүү. Яг тэрлүүгийн уягдаад холбогдоод яваад байгаа юм болоо гэж харлаа. Арга барил нь арай өөр те. Тийм. Ерөнхийдөө хувь брендингийн юунууд дээр ажилладаг. Тэгээ нөгөө онлайн бас бизнес эрхэлж байгаа. Онлайн борлуулалт чиглэл рүү бас хийдэг. Яг нөгөө нэг юм юугаа бодно гэдэг шиг насаа бодоод за тэгээд юугаа мэдээж ингээд сошиал дээр ажиллаж байгаа учраас давхар энэ дээр өөрөө шинэ брэнд үүсгээ бизнесүүд эхлүүлээ явах нь зүйтэй юм байна гэж анзаарсан байхгүй яа. Тэгэхээр одоо нэг сошиал медиас гадна хувийн брендингүүд аягүй тренд болж байна. Тэгээ хүмүүс тухайн бараа бүтээгдэхүүнийг харахаас илүү хинээс авах гэдэг, цаана ямар хүн байгаад байгаа гэдэг тухайн үүсгэн байгуулагч нь ямар хүн ингээд бүр өглөөрийн баягүйх тэгж яадаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнд би өөрөө хувийн брэнд хөгжүүлээ явж байгаа юм чинь яагаад олон юм бизнесийг салбарлуулж болохгүй гэдэг чиглэл рүү бас явж байгаа. Энэ надынхаа сайхнаас л эхэлж байна. Өмнө нь бол хийх юмсаа гэж амжихгүй айгүйх явдаг байсан. Одоо л яг энэ 25 оноос бас эхнийхээ онлайн бизнесээ эхлүүлсэн. За тэгээ сургалт талынхаа угаасаа байсан. Тэгээ одоо аялал руу орж ийн тий. Энэ аяллыг болохоор манай найз та хамтарч байгаа байхгүй. Тэгээ манай найзын өөрийнх нь хэлсэн юм надад бас амар таалагдаад. Ингээ хүмүүсийн юм гоё эрүүл айлгаад амар гоё бизнес хиймээр байна гэд нөө санаа тасан ингээд сэтгэл санаагаар нь ч бай. Тэгээд ингээд эрүүл мэндэд нь ч ингээд жоохон ч гэсэн нэмэр болцохоор тийм гоё өгдөг бизнес бас хиймээр байна гэд санал тавиад тэгээд хоёр юм амар хурдан шийдээд эхлүүлсэн бизнес гэх юм уу. Тэгээд тэр нь ч надад амар таалагдаа. Тэгээд ерөөсөө за шууд эхлүүлээ. Очоод үзье, биен дээрээ тушаад үзье гэд тэгээд сая авчаад ирж байгаа байхгүй юу? Нөгөө social ярьсан нөгөө нэг битэрийн бас нэг бэлтгэмээс асуулт нөгөө social дээр ингээд нэг social-оор янз чат одоо амар хэм орж ирдэ штэ тий. Яг инфлюенсер олгой тавих хэрэгтэй. Одоо тэр бүгд орж ирж байгаа шүүмжийг тэр бүгдийг одоо яаж хүлээж авч ийн, яаж давж ийн, сэтгэл зүйгоо одоо тэр бүгдэд хэрхэн бэлтгэв гэд ер нь одоо нөгөө нэг social ч бидний насныхан ч гэлтгүү ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд амар хүчтэй нөлөөлж байна тийм. Тэгэхээр тэр тал дээр зөвлөгөө өгөөд өөрийнхөө ч гэсэн туршлагаас яриул. Яг ингээд шүүмж олвол ингээд нэг зөв шүүмж олвол хүлээж аваад тэр ингээд засахтаа олвол бэлэн одоо нээлттэй байдаг гэх юм уу. Үнэхээр нөө янз бүрийн үгээр дарамжлах ч юм уу, янз бүрийн тийм одоо сэтгэл комментүүдийг болвол шууд блоглчтэй би болол. Тэгээд суралцагч нартаа ч хэлдэг одоо шавнар ма айгүйх ер нь тийм айцтай байдаг. Тэгээд тийм хүнээс ингээд нэг грилээсэн ч амар хүмүүс тэгжчихэд юм би ингээ айгаа дахиж бараг бичлэг хийж чадахгүй нэ гэдэг ч хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тэгээд тийм одоо хэн мэддэхгүй тийм хүнээс болоод өөрийнхөө боломжийг би бол бити хаагаараа гэж хэлдэг. Зүгээр блоглаад хайчгаа тий. Чи ингээд тэр чамааг ингээд амар гомдсон байгааг тэр хүн мэдгүй ш нэг амар юм стресстэй. Тэр зүгээр л тухайн үеийнхэн юу гарч бичдэг ч юм уу цаана яг ямар ч хүн баа бид нар мэдгүй. Тэгэхээр тэрийг бол бити эмзгээр хүлээж аваараа энэ дээр юу анханасаа юм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь зөв гэж зөвлөдөө сургалтандаа хүмүүстэй ер нь бол би бол өөрөө тэгээд тийм зөв шүмжээг бол хүлээж байгаа нь үнэхээр тийм бол шууд блоглол хайчдаг санаа амар.
тий. Тэр нь аюу амар. Тэгээ яг хоо залуучууд нөгөө хитрхи юм туйлшаад бас байж болохгүй сошиал руу тэнцвэртэй баланстай авахгүй бол ер нь ингээд эхнээс одоо энэ чинь бас контент хийдэг хүмүүс чинь сүүлийн 3 4 жилдээ за нэг эхлэхэд 5 жил бараг итгэвтэй нэлээ амар хөгжөөд ер нь ингээд тулчж байгаа байхгүй. Тэгээ эхнээс нэг контент хийдэг хүмүүс өөртөө ядраад байгаа гэсэн тийм судалгаа гарсан байлээ. Байнгын ер нь амар итгэвтэй актив хүсдэг нэг ингээд байхад чинь яаж энийгээ бичлэг болгохгүй ямар хөө байдлаар хүрэхгүй ингээд амар процесс ажил ихтэй байхгүй ясам дээрээ тэгээл тайлбараа хүртэл яаж бичих үү гартгаа яаж бичих үү гэдэг нөгөө бодох ажил айгүй ихтэй хүн болгон бас хийгээд чадхаараас ажил биш. Нилээн цаг зав хүч хөдөлмөр бас нилээн олон шантарлаа давнд дэлжээж одоо хүмүүс контент бас хийдэг. Тэгэхгүй нэг ингээ харагдахад айгүй амархан нэг л юм жаргалтай байгаа юм шиг бас харагддаг. Гэхдээ одоо сүүлийн үед нөгөө контент хийдэг хүмүүс бүр юм артлынхаа бэкграундыг айгүй сайн гаргаж ирдэг болоо да. Одоо энийг хийхэд би энэ цаг зарцуулж гин ингээд уйлаад нулимсаа арчичаад контентоо хийж байгаа ч юм уу нөгөө жинхэнэ байдлаа айгүй гаргаж ирж байгаа. Тэр нөгөө emotional энэ сайн. Тийм. Ер нь л натурал болоод л байна л да. Тийм, улам энгийн болж байна. Тийм тэгэл өмнө нь ч одоо яг Instagram ч жоохон юм лакшери дуу стайлын угаас анханасаа тийм өсгөгдсөн аюу штэ. Тэгэхээр одоо бол бүр ингийн болцсон хүмүүс бүр юм гавь ганган гэхээс илүү байгаагаараа контент байгаараа тэр нь өөрөө тэр үзэж байгаа хүмүүс ямар гоё урам зориг ч юм уу ямар нэгэн гоё юм ихтгэл үнэмшил ч юм уу би ч гэсэн ингэж бас болох юм байна штэ би яг энэ хүнтэй адилхан штэ би яг тийм мэдрэмж авч ийн ч гэдэг юм уу бүр юм ингийн болцсон байгаа юм бол тийм чиг хандлагыг ажилтаа тийм сүүлийн ялангуяа жил одоо яг 26 он гарснаас хойш амар юм натурал нийл байдаг болсон байл л шүү дээ. Digital marketing AI ер нь бол бүр ингээд хязгааргүй хөгжих бах тий. Энэ дээр ер нь цаг хугацааны лимит ч юм уу тийм юм ер нь судалгаагаар байд юм уу? Ер нь хязгааргүй хөгжихийн хэрээр эргээд хүмүүс өөртөө яг тэр натуралыг хүсээд одоо хүмүүс натурал болоод байгаа. Тийм. Ингээд хитрхи хэмэл одоо нөгөө AI модельүүд ингээл аягүй гарч ирж шээ. Тэгэнгუთ зүгээр л юм модельч тэр чинь яг хүний шиг юм гоё emotional ямар нэг юм мэдрэмж олохгүй. Тэгэнгуთ хүмүүсийн хүсэж байгаа нь яг тэр мэдрэмжийг авмаараа байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас эргээд нилээн буцаах гэж бас зүгээр өөрийн бодлоор тэгж бодоод байгаа. Яг хөгжөөд мэдээж тэрийг гоё ашиглаад одоо дэвшилтэд юмнууд гарч л байгаа л да. Гэхдээ л хүмүүс эргээд тийм байгалийн натурал юм руу юм өсөх баг. Тэгээд яг бас энийг дагаад технологи хөгжих хэрээр ер нь бол бас нөгөө байгаль дэлхий устгах үйл явц нөгөө хогны ачаалал даахгүй байх үйл айгүй ихсэж тагш байгаа тий. Тэгээд ялт ч буцаад бүгдээрээ хөдөө гарч малаа идөө. Тэг яг бүр байгальтаа буцаад яг ойртмаар одоо би хүртэл өөр дээрээ сайн амар мэдэрч байгаа хгүй хүн чинь ингээл угаасаа л байгалийн л амт нэг худлаа хийх хаас юм марч бараг хэрэггүй юм байна гэж бараг бодож байгаа байхгүй юу. Жигнэсээ ингээл гоё байгальд гараад нэг сайхан санаа амьсгаа авал тий. Тэгээд гоё монголчин ямар гоё уудам гоё их орон билээ тий. Тэндээсээ бас гоё мэдрэх хэрэгтэй юм байна. Хүн жоохон байгальдаа ойрхон байгалаа юу амар сайн хайрлах хэрэгтэй л гэж ер нь боддоо шүү дээ. Графикийн ураа судалгаагаар Монгол улсыг айгүй нэг гоё тал нутагтай өстой жинхэнэ амардаг аяллаа газар гэсэн судалгааны зөндөө гараад байгаа юм л шүү дээ. Тэгэхээр бас 100 нэлийн жуулч тэр айгүй гоё натуралаараа яг ингээл уцаа салхаас үлжээгүй ингээл байх газрын хүмүүс амар хайдаг болсон байна шүү дээ тий. Энэ зүйлээр газрын хэлстэй нэр амар хайдаг болсон юм шүү. Тийм бүр сүлжээгүй л нэг гоё ингээл тайван байчмаар ингээ одоо угаасаа яг хүмүүс тийм юм хүсэж байна л та тий. Тэгэхээр та ч гэсэн манай андаа влогт орсон чи битээрээс 50 болчихлоо. Миний мэржлийн онцлогоос ингээд та гэдэг байгаа шүү. За ингээд тий би чамтай чицуултаа гэж чицуултаа. Арина манай нэг влогны онцлогийн асуултуудаа одоо асуугаач. Нэртэй холбогдсон. Бизнес эрхлэгч тэгээ өөрөө бүр аюу хард төрлийн бизнес гэж би харлаа нөгөө оюуны хөл бүтэнтэй нөгөө эхлэл байдаг хэлний төсөл байдаг юм биш. Тэгээ дайнд өрнөлттэй байдаг ийм ачаалалтай ажил хийдэг бизнес эрхэлдэг. Тэгээ энэ одоо таны хувьд хэр одоо тэгээ одоо юу гэх аяллаа одоо аль хэсэгтэр явж байна. Таны хувьд яг энэ одоо амжилт гэж харж гин үү, аялал гэж харж гин үү? Ер нь та юу гэж бодож байна? Энэ бизнесийн аялал суралцаал хөгжөөл явж байгаа гэж байна.
бодож байгаа. Тэгээ нөгөө 5 жилийн дараахаа бас зорж байгаа гэсэн чинь ер нь яг энэ чиглэл рүү явах сонирхолтой. Тэгээд юм аялах өөрөө амар аялах дуртай хүн баггүй юу. Тэгэхээр юм жоох аялын бизнес рүү ороод байгаа юм уу да гэж бас өөрийгөө бодоод байгаа. Тэгээд аялал юм биш тийм бизнесийн аялал хийж гэн. Тэгээд мэдээ цаашаа өргөжүүлээл гоё авч явна. Тэгээ одоо жишээлх юм бол нөө сургалт хийдэг гэсэн чинь тэгвэл нөө сургалтанд суудаг хүмүүсээ би бас яаж ажлын байраар хангах гэдэг рүү одоо илүү чиглэж байгаа. Тэгээ UGC нөө контент хийдэг хүмүүсийг бэлдээд сурчнаа илүү бэлдээд дээрэс нь бизнесүүдэд нөө зуучлах үйлчлэгээ үзүүлэх гэдэг аахгүй яа. Тэгэхээр энэчээ нэг бизнес байгаад идэг энэчээ нэг гоё контент хийдэг хүмүүс нь байгаад идэг. Тэр хоёрыг холбож өгөх юм уу те хамгийн боломжийн үнээр надад өдөр тутмаас ингээд сошиалор борлуулалт хийж болохоор бизнесүүдэд амар тийм хэрэгцээ байдаг. Ядчил ингээл нэг бүтээгдэхүүн байлаа тэрийг нэг анбоксинг хийж байгаа бичлэг ч юм уу те эсвэл ингээл дүрхэж байгаа бүтээгдэхүүний онцлог харуулдаг ч юм уу байдлаар тиймэрхүү хөөрхөн жижигэн контентууд хийдэг чиглэлээр одоо шавнараа бэлдээд явж байгаа. Яг наадхаа юу гэж суйрлахад битүүри яг одоо бас зорж байгаа гол зүйл маань влог юм хоол зорж байгаа. Холбоо үүсгэх. Тэгээд яг өөрийн чинь бас яг ингээд дижитал AI маркетинг дээр сурлаад бизнес эрхэлдэг учраас бас биднэрт одоо танилын үр аягүй чухал байдаг тий. Тэгээд манай яг энэ газрыг одоо хариуцж байгаа ундрам захирал байна. Газар зэрэг захирал байна, оргил захирал байна гэсэн 3 хүн маань одоо яг байдаг. Тэгээд бас танилцуулаад энд ямар нэг үйл ажиллагаа ивэт хийхэд 2 газартаа тий 2 наслуулаад хийж болно. Тэгээд энэ тал дээрсэндээ бас нэг холбоо үүсгэх зорилгоор танилцуулъя. За баярлалаа. Дээрийг логик үзэж байгаа маш олон бас өсвөж бизнес эрхлэлтэй эмэгтэйчүүд өсвөжүүд маань бас релевантай маань холбогдоод доор ингээд дээр Instagram хаягаар тавьчихсан. Тэгээд холбогдоод зөвлөгөө авсан болгосон бүрэн боломжтой шүү. За баярлалаа. Наа урьж оролцуулсан баярлалаа. Та хоёртаа маш гоё урам зориг авахаар эмэгтэйчүүд байна. Бас гоё бизнесүүд хийдэг. Тэр нөө эмэгтэйчүүдийн ял алах хамтрах тусмаа би илүү хүчтэй гэж боддог. Нөө би бинийгаа ингээд дарах штэ хамтарч ийж гоё бүр илүү гоё хөгжиж авах гэж боддог. Тийм учраас би биш бид. За тэгээд өнөөдрийг алтан цагаа зарцуулаад ийм сайхан дотоод өв хүний хаанч тэр яг ажил мэргэжлийнхаа хувьд ч тэр ингээд сайхан ярьсан хүсэн маш их баярлаа. Нарийн энэ бүх лавх болсон байна. Намайг болсон юм шиг яасан ч. За тэгээд энэ сайхан үзэсгэлэнтэй мундаг бизнес эрхлэгч эмэгтэйдэд зориулаад манай элит засгийн дэлгүүрийн маань хамт олноос энэ цэцгийг бижиг болгож өгч байна. Баярлалаа. Ямар гоё цэцэг юм. Өөрөө ч гэсэн тэр шиг үзсэн. Тий. Баярлалаа. Баярлалаа. За танилцаад Би нэг жоохон галзуу амжилт таа. Өөрөө хэрэгтэй. Өөрөө ч сонслоо. Өөрөө хаалтаа тий. Тий, яг үндэ юу яа. Гоё байна. Ерөнхий ивент төвч Sand the Bar